эрх зүйн орчин байхгүйгээс болоод маш олон мянган иргэд олон тэрбум төгрөгөөр хохирсон хэрэг гарсан. 3637 иргэн өргөдөл гомдлоо өгсөн шүү дээ. 118.5 тэрбум төгрөгийн хохирол одоогор мэдэгдэж байгаа. Зарим хүн нь бүр 10 жил байрандаа орохгүй явж ийнгээ боддоо та нар. Зөвхөн шүүхтэр гээд 300 гаруй хөргөчийн 15 орчим тэрбум төгрөгийн барагдуулах ажиллагаа явж ийн гэл. Насаараа өргөдлүүлсэн мөнгө, аав ээжийнх нь үлдээсэн хөдөн заас. За эсвэл одоо өмнөх байр сав хашаа байшингаа зараад байрны урьдчилгаанд өгчөж байгаа. Энэ өмчийн эрхийг одоо эзэмшигч буюу шудраг өмчлөгчийг бид нар ерөөсөө хамгаалъя л гэж байна. Хэрэглэгч болсон иргэд орон сууц захиалж байгаа тохиолдолд энэ эрсдлийг нь үнэлж дүгнэж, энэ эрслээс нь урьдсан сэргээдэг энэ дундын механизм байх ёстой. Барилгын компани борлуулалт хоёрыг салгах ёстой. Блокчейн шилжижүүл тэр нэг хаяг дээр давхар одоо бүртгэх явуулах боломжгүй болох ёстой. Тэрийг өөрчлөх боломжгүй болох ёстой. Аюулгүй байдал нь хангагдах ёстой. Байр барьж өгчөө, дээр нь дахиад ланд хаус барьж өгчөө, дээр нь дахиад ланд 300 бэлгэлж идэг. Ийм санхүүгийн загвар модельд байхгүй. Ийм зүйл бол анханасаа заллан хуурам эхлэлт байдаг. Ер нь мэдээлэлээс сул байгаа иргэн бол өөрөө лувирдуулах, залилуулах ийм одоо юмны том одоо хэргийн золиос болдог учраас хуулийн төсөлд байгаа энэ заалтуудыг бол дэмжиж байгаа. Тухайн барилга барихад барилгын ажлын эхлэл зөвшөөрөл өгөхөд урьдсан хаяг олгоно, урьдсан хаяг гэдэг бол хаалганы хаягаас хүртэл байгаа. За энэ хаягийг олгоно гэдэг бол хот төлөвлөлтийн үед нийтж байгаа юм байна. Халуун дулаанаар хангагдах юм байна ч гэдэг юм уу. Энэ нөхцөлүүдийг үнэлсний хүрээнд бас нийслэлээс юм уу аймагаас энэ урьдсан хаягийг олгож байгаа. Тийм учраас энэ иргэдийн бас цаад нөгөө нэг ашиглалтанд орох болов уу? Улсын комисс ажиллах болов уу гэдэг эрсдлийг нэгдүгээрт буулгана. За дээрэс нь элдв одоо банк санхүүгийн байгууллагын процент байна уу гэдгийг эрсдлээ юу ч гэсэн дүгнж харцгал гэдэг энэ боломжийг нэгдүгээрт олгож байгаа маа. Одоо ингээд баригдаж байгаа орон сууцны төслүүд дээр өөрчлөсөн захиалгыг тэмдэглээд нийт дийлт тод зарлана гэхлээр сайн зур гишүүнээ одоо ингээд гайгүй төслүүдийг бушуухан төрүүлж очиж гэрээ байгуулад олон зугаар нь дарж гэрээ байгуулдаг байрны ченж зүйлүүд их болсон гэдэг байгаа шүү дээ. Төрүүлээд хэдэн 10-аар наваад дарчдаг. Нөгөө компаниуд захиалга авчаад компанийн нэрийг өөрчлөөд улсын бүртгэл бүртгүүлээд дахиад компани зараад дахиад одоо өөр нэртэй болоод ингээ хэдэн давхар хохироод болдог. Тэгээд тэрийг шийдэх гээд шүүхтэр очиод хэдэн жил шийдэгдэггүй шүүх их шийдвэр гаргадаг. Шийдвэр гүйцэтгэх хэрэгжүүлэх гэж бас хэдэн жил болдог. Энэ хооронд нөгөө төгрөгийн ханш тэгээ нөгөө эргэж улам их хохирдог. Нэг иймэрхүү юмнуудыг баталсан хуулиа хэрэгжүүлэхтэй холбоотой бид яг юу хийх ёстой, засгийн газар юунд анхаарах ёстой, улсын хурлаас ямар хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ёстой вэ? За чигүүргийн үед бол манай улсын бүртгэлийн ерөнхий байгууллага дээр нэмэгдсэн байхгүй яг хийж байгаа. Дэд үтцэд болоод програмын үед одоо энэ байгууллагыг дэмжих зайлшгүй шаардлага байгаа. Гол нь одоо бас програм амж тэр хатуу зүйлэн дэд үтцэгийг л бүрдүүлэхэд хөрөнгө мөнгө зайлшгүй хэрэгтэй. Тийм учраас энэ хугацаа тавьж бас шилжилт хийх зохицуултыг нь бол энэ тогтоолын төслөөр өгж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл болон хам дөргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг үс баримтлалд хэлцэхийг санал хураалтанд оролцсон гишүүдээ олох дэмжсэн тул төслүүдийг анхны хэлцүүнд бэлтгүүлэхээр хууль зүйн байнга орон шилжүүллээ.